Соронзоо хайгуул гэж ярьж байгаагийн өөрийнх нь үндсэн нөгөө процесс нэг нь яг ямар процессор явагддаг юм бэ? Соронзоо хайгуулын судалгаа гэдэг нь геологийн хайгуулын хамгийн анхан шат буюу тухайн талбайд геологи ямар тогтцол байна, ямар төрлийн хөдрийн биетийг илрүүлэх буюу аль хэсэгт нь газрын тос байх магадлал хамгийн өндөр байна вэ гэдэг ерөнхий байдлаар судална л гэсэн. Хамгийн ихний ерөнхий судалгаа гэсэн. За соронзоо хайгуулын судалгааны дараа өрөмдлөг цооног буюу навьжсан байдлаар ингэж явна. Мэдээж энэ хайгуулын үйл ажиллагаа явуулснараа тэр компанийн хувьд болоод үүрэг болоод ингээд тодорхой мөнгөнд дөөн заасан байна гэж ойлгож байна. Авахгүй байх нь өөрөө бидний хувьд энэ тухайн хайгуулын үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа арга хэлбэр болж чадахгүй. Бид нар авахгүй байсан ч эдний хайгуулаа хийн, авсан ч хайгуулаа хийн. Нэгэд бүтээгдэхүүн хураах гэрээ 8 жилийн хугацаатай эхний хайгуул 8 жилийн хугацаатай байгуулагдсан. Тэгээд гэрээ хүчинтэй байх хугацаа жил болгон төвлөрүүлээд явна. Бид нар одоо шилбэл Петрочаныгийн бүтээгдэхүүн авах гэрээний зовлонг хэдэн жил үүсэж байгаа байлаа. За дээрэс нь энэ зовлонгоо Петроматтын 20 дугаар талбай дээр бид нэр бас давтчихгүй хансан гэл орон нутаг бас өөрийнхөө хуульд заагдсан оролцоо хуулиар заагдсан эрх хэмжээнийхээ өрөөнд оролцохыг хичээж байгаа. Гэтэл энэ компани ч өөрөө бүтээгдэхүүн авах гэрээтэй мэдээж засгийн газар шууд юуны уулуурхай сайдад үүрэг өгөөд ингээд бүтээгдэхүүн авах гэрээ байгуулсан явж байгаа шүү. Энэ дээр ер нь хэрэг үнцгийн мэдээлэлтэй байгаа. Петроматтын ашиглалтын бүтээгдэхүүн хуваах гэрээг орон нутагт албан ёсоор мэдэгдээд танилцуулаад төслөө танилцуулаад юм уу гэрээгийг манай руу төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн ийм юмнууд бол байхгүй. Ерөнхийдөө газрын тосны асуудал нь өөрөө газрын тухай хууль холбоотой хуулиар ерөнхийдөө төрийн захиргааны болон төв байгууллагын бүрийн эрхийн хүрээнд шийдэгддэг учраас орон нутаг харьцангуй арчит малтмлыг одвол мэдээлэл муутай авдаг. За шаардлагатай нөхцөл бид нар арчит малтмлын газар руу холбогдож энэ мэдээллийг шаардлагатай байна өгөөч гэдэг байдлаар авдаг. Арчит малтмлын хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгогдонгууд талбай байрших аймагт мэдэгдэнэ гэдэг ийм зохицуулт газрын тосны тухай хуулинд байдаггүй. Тийм болохоор манай руу албан ёсоор мэдээлэл ирдэггүй учраас мэдээлэл жоохон хаалттай юм байна. Хятадын хөрөнгө оруулалтын компани гэдэг нь тодорхой. Магадгүй 15 жилийн дараа бид нар Улаанбаатар хот явах замын хажуугаар Ярасын их донкид ажиллаж явах хэмжээний ирээдүй зүгээр төсөөлөгдөж байгаа учраас ийм юмны эхлэл наад чинь бидний суган доогуур явчлаа. 8 жил хайгуул хийн. За магадгүй нөөц тогтоогоод ашиглалтын лиценз авна. Ашиглалтын лиценз авсан юм чинь олборлохгүй болохгүй. 50 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийчлээ гэдээ ингээд төлөвлөсөн компани ороод ирвэл 8-10 жилийн дараа бид нар юу ч хэлж чадахгүй шүү дээ. Яг хувь байр сургуультай би санал нэг. Өөрөөр газрын тосны энэ талбай дахин нэмэгдэхтэй орон нутгад юм өгөөжгүй тэгээд ялангуяа хөрөнгө оруулалтын хувьд өмнөх төсөл нь орон нутгад ямар нэг өгөөж байхгүй. Ийм байгаа нөхцөлд бол дахин дэмжигдэл төвхтэй. Гэхдээ энэ бол хуралд бид танилцуулах үүрэгтэй. За хурал энийг хүлээж авахгүй гэвэл хурал өөртөө шийдвэр гаргана. Тэрээс бид ингээд энэ мөнгөний авах гээд байгаадаа биш. Тэгээ энэ шийдвэрийг нөгөө орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөний дэмжлэгийг заавал хурлаар хэлэлцээж бид төвлөрүүлдэг энэ хуультай учраас илэнхүр орж ирж байгаа шүү. Энэ бол сайн дур юм биш үү штэ. Бүтээгдэхүүн гэрээгээр хийцэн байна. Тэгэхээр манайх сайн дурын гэрээгээ дахиад хийх ёстой болох юм уу? Өмнөх гэрээнүүд бол тухайн үед байгуулахдаа гэрээний хуулийн хэлтгэн дээрээ сайн дурын үндсэн дээр гэж үг найруулга байдаг байсан. Байцгаад хуулийн өөрчлөлт юм болсон байгаа. Сая гэрэлцэг дарга хэлж ин л та бид нар яаж чадахгүй. Үгүй би бол арай өөрөөр харж байгаа шүү дээ. Жишээ нь энэ хүмүүс нэг хайгуул ихтэй мэдээж нэг хайгуулын зөвшөөрөл дагалдуулсан газрууд авч л дараа. Мэдээж тэр нэг амьдрах орчны газар, хог хаягдлын газар, ийм олон газар авдаг хөөх дагуулад сумоос өгсөн гэсэн үг. Бид нар эхний 2 газрын тосон дээр бэлтцсэн. Дахиад ингээд өгөөд яваад энийг ингээд зөвшөөрөл бид нар ингээд батлаад явах юм бол ийм ингээд яг даш төлөвлөж хийснээр л болох гэдэг. Тэр бид нэг анхан дээр нь зогсоож явахгүй л цаашаа нэгэнд хөдөлсөн болгоод ирсэн нөхцөл бид өөртөө хэд бахираач нэмэр байхгүй. Эхний ээлжийн нэгээ соронзогоор үзэл гэж энийг өдөр өрөмөө тавиал тойруулаад
Тэгэхээр бөөн өрөм тавина гэдэг чинь одоо тэнд шууд одоо холбосон одоо зам гүүр барихгүй. Тэгээд баахан шороотоос болоод хэдэн малаа яа гэж яах чинь. Тэгэхээр эхний ээлжин ба аюул сайн тодорхой болгох хэрэгтэй бол энийг бол одоо би дэмжихгүй байна. Яг төрийн бодлого талаас газрын тус боловсруулах үйлдвэрээ Дорнот аймгаас тухайлж одоо түүхийн эдэ хангана гэдэг ийм бодлоготойгоор одоо түүхийн эдэ Дорнот аймгаас авч одоо энэ үйлдвэрлэгээ нийлүүлж түүхийн эдэ гаргана гэж. Тэгвэл нөгөө талаас Монгол улсын хэмжээнд ашиг болон хайгуулын 33 газрын тусны талбай байж байгаа. Энэ 33 талбайгаа эргэлтэнд оруулж хайгуулыг нэмэгдүүлж эдийн засгийн одоо амжилттай болох юм бол нөөцөө бүрдүүлэхгүй болоод нөгөө барьсан үйлдвэр маань одоо түүхийн эдгүүд нэг талаасаа ийм одоо бодлого талаасаа за орон нутгийн талаасаа ярих юм бол та бүхэндээ санал нэг байна. Тэгээд бодлогын хэлцээний даргын хувьд бас санал нэг байна. Тэгээд компани удирдлагуудтай бол тухайлж уулзгаа одоо манай ажилтнууд ирсэн уулзах үед бол яг та бүхэн шиг мэрсэн. Ер нь бол бүгд найрамд дахиад одоо сөрөг уралдаан маань одоо ийм компани үйл ажиллагаа явуулж байгаа ийм асуудлууд тулгардаг. Ингэдэг ийм проблемууд орон нутгад байдаг. Энэ дээр бол орон нутаг тухайлж ийм байдлаар цаашид ханднаа. Нэгэнд гэрээ байгуулсан бол энэ мөнгөнд дэмжлэгдээд нэмэгдүүлэх боломжгүй ч гэдэг асуудал яригдчихсэн. Тэгэхээр энэ дээр одоо харин цаашид дэмжих асуудал нь одоо хурлын бүрийн эрхийн асуудал за мөн орон нутгаас одоо яаж одоо хурлын шийдвэр гэдэг юм үү те цаашдаа дээд шатны байгууллагатай ямар байдлаар харилцах уу яах вэ гэдэг асуудлыг тодорхой болгоод өгөх төрийн захиргааны байгууллагын зүгээс бол шийдвэрийг дагаад хэрэгжүүлээд явна.